Удаан уулзсангүй шүү залуусаа. 7 хоногийн товчтой мэдээлэл хэлж байна. Энэ бол Монголын попын базаа мэдээлэл. Newsack in the house. Бүхэл бүтэн 2-7 хоногийн турш базаа мэдээлэлээр уулзаагүй учраас ярих зүйл их байна. Олон юм яриад явах шууд эхний сэдвээр орцгоё. За эхний сэдв бол Бэ Тамиртай холбогдож байгаа Бэ Тамирын 60k хэмээх альбом цацагдсан байна. За энэ цомог нь Madsuy Records-ийн My Artist хэмээх аппликейшнээр цацагдсан. За цомгийн үнийн хувьд 30 мянган төгрөг гэжсэн. Тэгээд ер нь бол My Artist дээр 30 мянган төгрөгөөр хэвчлэн цомогт байдаг юм байна лээ. За мэдээж YouTube дээр цацагдаагүй төлбөрөө төлөөдөө сонсох боломжтой дуунууд байгаа. Мөн бас үнэгүй сонсож болох дуунууд бол ерөнхийдөө харагдчихсэн. Гэхдээ My Artist-ийн хувьд бол Spotify, iTunes, Apple Music шиг те subscription ерөнхийдөө байдаг юм байна лээ. Сарын гишүүнчлэл ирэх. За энэ жахуу Бэ Тамирын хувьд бол өмнөх жилүүдээс энэ жил бол тун онцгой байгаа маш олон дуунууд бол гаргаж байгаа он гарсаар төлбөртэй байгаа цомгоо өөртөө YouTube дээр бас багаар цазаж байгаа харагдсан. За Бэ Тамирын энэ идэвхжүүлэлтийг хэдүүлээ хэд хэдэн янзаар бол харж болж байна. За эхний таамаг юу вэ гэхлээр Бэ Тамир энэ 100 ирж Монголд тоглолт хийн. Мэдээж та бүхний мэдж байгаачлан өмнө жилийн стадионы тоглолтуудаас хойш Бэ Тамирын тоглолт бол ерөөдөө Монголд хамгийн хүлээлттэй артистуудын нэг байгаа. За өмнө жилийн эд яг шоу тоглолтуудын үеэр би YouTube дээр нэг иймэрхүү пост бичсэн. Хэрвээ Бэ Тамир Монголд тоглолтоо хийгээд тухайн тоглолт Rocket Bay-ийн тоглолттой нэг өдөр болвол хэнийг нь сонгож үзэх вэ? За энэ санал асуулгад бол цэвэр хипхоп сонсдог 9200-аад хүмүүс бол оролцсон. Тэгээд 57-43-аар бол Rocket Bay-ийг үзнэ хэмээх саналд амгаалсан. Гэхдээ та бүхэн боддоо Rocket Bay нэр хүнд Монголын хипхопод яг одоо ямар хэмжээнд вүлээ? Өмнө жил Rapper Flaтай Beefled тоглолтод болон гэд бүрлэх хайпалжчихсан байсан. Яг энэ үед нь 57-43 ийм ойрхон үзнэ гэдэг бол Бэ Тамирыг Монголын хипхоп сонирхдаг залуучууд маш ихээр хүлээж байгаа. Магадгүй энэ таамгийг хэдүүлээ бүр баталгаатай болгож үзье гэх юм бол Бэ Тамир Монголын шоу бизнес хийдэг нэг хүнтэй аль хэдийн тохиролцчихсон. Стадион ч юм уу аль нэг шоу тоглолт болох газрын өдрөө аль хэдийн сонгоод авчихсан. Тэгээд энэ 100 тоглолттой учраас Бэ Тамир он гараад л шууд өөрийгөө идэвхжүүлж эхэлсэн. Магадгүй яагаад болохгүй гэж. Энэ бол гэхдээ ердөө л таамаг төдий зүйл шүү. За дараагийн нэг таамаглал нь бол мэдээж ойлгомжтой. Маш удаан хүлээгдсэн цомгоо 2025 онд гаргая гэж өөр анханасаа бодсон. Тэгээд зүгээр л хийгдсэн байсан маш олон дуунууд дээр music видео хийсэн. My Artist хэмээх аппликейшнаа бүүстгэхийн тулд ч юм уу те. За эсвэл одоо энэ чиглэлийн ажил дээр ерөөдөө маш сайн анхаарал хандуулж байгаа. Энэ жилээс ахуулаад өмнө жилүүдийг бодвол урлаг соёлдоо илүү их анхаарна. Заавал нэг тоглолт моголт гэхгүй зүгээр нэг иймэрхүү шалтгаантай бас байж болно. Гэхдээ яг бодит байдал дээр сонсогчд бид таамаглал нэг л байгаасаа гэж хүсэн тийм үү? Он гарснаас хойш ердөө 2 сарын хугацаанд Бэ Тамирын энэ их идэвхжүүлэлт яг ямар зорилготой байж болох вэ? Таамаглал нэг үү? Аль эсвэл таамаглал хоёр үү? Бүр эсвэл шал ондоо шалтгаантай юу? Үзэгч та комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. За дараагийн сэдв бол энэ сэдвтэй шууд уялдуулаад Madsuy Records-ийн нөгөө нэг артист болох Хойд Авт холбогдож байгаа. За Хойд Авын Instagram story бол сүүлийн үед Монголын хипхоп сонирхчдын анхаарлыг бол чамгүй татаад байна л та. Энэ яг ямар story байсан бэ гэхлээр Wandy-Bog-ийн Eboгийн релизийг нь өөрийнхөө Instagram дээр тавиад өөрийнх нь Rapper Flaтай хийж байсан дууны үгийг нь бас оруулсан байна лээ. Rapper Хойд Авын хувьд бол Boss сорогч хэмээх Wandy-Bog дийсэлсэн дуугаар бол анх гарч ижсэн. Ерөнхийдөө хамгийн анхныхан дуу бол шууд Wandy-Bog дийсэлсэн. За тэгэд мэдээж Wandy-Bog болон Madsuy Records энэ хоёр хоорондоо бифтэй гэдгийг бол та бүхэн мэдэн шүү дээ. Хойд Авын энэ сторинаас харахад 3-4 жилийн өмнө болж исэн зүйлс ч юм уу те. За одоо хүртэл бол дуусаагүй бололтой. Яг хөө мэдээж хоорондоо дургүйгээл учир зүггүй дийсэгээл учир зүггүй стори хийгээд байхгүй ч гэсэн Хойд бол өөрийгөө стил үнэхээр дургүй байгаа гэдгийг бол энэ сторигоор илэрхийлэх шиг боллоо. Madsuy Records бол он гарснаас хойш маш их идэвхтэй байгаа. Харин Wandy-Bog-ийн хувьд бол ойрын үед бол үнэхээр шинэ уран бүтээл хийсэнгүү. Ерөнхийдөө хамтдаа гэхээсээ илүү соло дуунууднаас харагдсан шүү дээ. Мэдээж жилд нэг хамтлаг ч юм уу, нэг групп ч юм уу те, нэг лейбл ч юм уу ингэж одоо онцгойч тодорч гарч ирдэг. Тоонот Wandy-Bog, Rocket Bay гэх мэтчлэн яг нэг нэр ингэж гоцоод их тийм үү. Харин энэ жилийн хилийн байдлаас харахад Madsuy Records энэ жил бол үнэхээр гоцоох магадлал маш өндөртэй байна. Дараагийн сэдв бол удаан хугацаанд уулзаагүй зах зээлийн хамгийн амттай мэдээ. Тийм ээ, KFC-тэй холбогдож байна. Netflix-ийн Culinary Class Wars шоуны шилдэг 8 оролцогчийн нэг Солонгосын алдарт тоглогч Cho Hyun-sokийн тусгай журуур бэлтгэсэн KFC Kenchibap худалдаанд гарлаа. Шаржигнсан шүүслэг KFC тендер маха амталсан будаатай алдарт тоглогчийн тусгай соустай KFC-гийн Kenchibap-а ердөө 12900 төгрөгөөр KFC-гийн бүх салбараас худалдан авах боломжтой. Мөн онлайн захиалга битгий мартаарай. Баярлалаа. KFC. За дараагийн сэдв бол тоонот хөгжмийн компани одоо охин лейбл гэх юм уу юу гэнтэй одоо охин компани гэдэг шиг Тсантахын Ladies Only цоо шинхэн артистаа танилцуулсан байна. За энэ артистийн нэр нь бол Ри хэмээх нэртэй байсан. Тэгээд Killa хэмээх бол дуу хийсэн байсан. За хандлтын хувьд бол бүр маш муу явж байгааг харж байгаа. 2 сарын 6-нд цацагдсан. Тэгээд ердөө ийм хүн үзэлт ийм хэн лайктай. Ерөнхийдөө бол маш тааруу. За бас энэ дууны комент хэсгийг нь хаас харагдаж байна. За энэ дууг сонслоо, үзлээ, харлаа, хийцлэлч үт юм уу те энэ охины гадаад үзмж бол бүх зүйлийг нь харлаа. За
гадна төрхөө нүүр царай, өөрийнх нь харизм, хувцлалт гэлтэй одоо клипэндээ уусж байгаа. За энэ бүхэн бол ерөнхийдөө бол давгүй. Өөрөө одоо хувь хүн дажгүй гэж ярьж байгаа шүү дээ, тэ. За эхний дууны нэр болон сэлэвдээр надад баг зэргийн алдсан юм шиг санагдсан. Шууд эхний дуун дээр тэ би бол Killa, би бол Alan Tayдаг Rampage тэгээд таад бол сууг. За иймэрхүү л одоо хив шинжтэй ерөнхийдөө товч утгатай дуу байсан шүү дээ. Тэгээд бас юугуу дуу эхлээл шууд чиний бүсээ болоо явцсан. Ерөнхийдөө бол би бол Bad Bitch, би бол Fashion Killa. За би бол угаасаа Alan. За нэг иймэрхүү товч утгатай гэж ойлгочих. Эхний дууг нь сонсоод сонсогчд бид энэ охиныг бас төдийлөн айхтар скиллтэй охин гэж харсангүй. Яагаад гэвэл бас тэ скиллээр гаргах нэг тиймэрхүү панчлайн тиймэрхүү юм ерөөсөө байсангүй. Одоо юу гэх нэг ёсны цаашдын потенциал бол ерөөсөө энэ дуун дээр огт харуулаагүй. Яг нь би энэ охиныг хувь хүний уур чадвар ч гэдэг юм уу янз бүрийн зүйл дээр ерөөсөө муу гэж хэлээгүй. Гэхдээ энэ дуун дээр ерөнхийдөө алдсан гэж ярьж байгаа та бүхэн ойлгож байгаа. Хэдүүлээ Ladies Only-гийн нөгөө хоёр артист болох Muchi болон Baby Nagi-гийн жишээг авч үзье л да хамгийн анхны дууных нь. За Baby Nagi-гийн бүр хамгийн анх Солонгосоос олон нийтэд танигдсан шалтгаан юу вэ? Энэ бол ерөөсөө түүний скил байсан. Солонгосоос идэг сайбрууд дээр Baby-на тогтмол учиргүй амар гялцэл биш ч гэсэн тогтмол скилээ харуулдаг байсан. Baby-на бол бүр дуунаас дууны хооронд нүдэн дээр сайжирсан шүү дээ. Улмаар Монгол дэлэл Зантахтай холбогдоод Ladies Only-д орсон. Энэ бол маш том дэвшилт юм уу? Яагаад Ladies Only-д сонгогдож орсон бэ? Зантах яагаад түүнтэй уулзсан бэ гэхээр мэдээж ойлгомжтой. Түүний потенциалыг л мэддэг болохоор. За дараагийн артист бол Muchi. Baby-на айгүй хипхоп охин тийм үү? Харин хипхоп охины хажууд Ladies Only pop нэг охинтой баймар байна. Muchi анхны дугаараа тэгж амар бангер болоогүй ч гэсэн олон жилийн туршид ингэж өөрийнхөө потенциалыг харуулж явсан. За тэгээд Ladies Only-д нэгдэж орсон Let Me Down хэмээх дуугаа гаргасан, өөрийнхөө потенциалыг бүрэн харуулсан. Тэр дуу үнэхээр бангер болсон тийм үү? За тэгээд үүнээс хойш Muchi-гээс зөвхөн чанартай уран бүтээлүүд гардаг болсон. Тийм ээ. Энэ бол потенциал, энэ бол авьяас. За ийм хэмээх охины сэдвлүү эргээд очоод Зантах мэдээж түүнийг хамгийн анх Ladies Only-д шалгаруулж авахдаа тодорхой хэмжээний шалгууруудыг нь даваад потенциалыг нь хараад л мэдээж авч байгаа шүү дээ. Анхны дууг нь бас тэгж гаргаж байгаа. За эхний дуун дээр энэ охин угаасаа бүтлгүүтсэн юм байна. Харин дараагийн прожект, дараагийн ажлууд нь үнэхээр том анхаарлыг татж байна. Десантхийн продюсинг болоод Ри хэмээх энэ охины потенциал. За энэ бүхнийг л хэдүүлээ хүлээх харах үйлдэлээ. Монголд бол яг иймэрхүү тайпны эмэгтэй рэпер гарч ирж байгаад би маш их баярлж байна. Тэгээд Монголд угаасаа эмэгтэй рэперүүд айгүй ховор байгаа, айгүй хэрэгтэй байгаа. Зөв зах зээл дээр зөв хүснэ хүн гарч ирж байна. Одоо харин зөв зүйлийг хийх үйлдэлээ. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв олон сарын турш чимээгүй явсан рэпер Flat холбогдож байна. Rocket Bay болон рэпер Flamin Beef өнгөрсөн оны 3 сард бол эхэлж исэн. За барагд 1 жил тойрох шахуу болж байна. За мэдээж энэ beef юу болсон нарийн ширийн зүйлийг та бүхэн мэдж байгаа учраас шууд рэпер Flat холбоотой сэдв рүү оръё. Рэпер Flat саяхан өөрийнхөө Instagram хуудсан дээр нэг иймэрхүү лайв хийж өөрийнхөө эргэн ирэлтийг бол албан ёсоор зарласан байна. За тэгээд яг ямар лайв байваа хэдүүлээ тухтай үзцгээе. Үүнийг явуулсан сонсогчдоо маш их баярлалаа. Яг бол миний багасаа хайртай, миний хамгийн хайртай. Багасаа хамгийн хайрлсан миний хипхоп штэ. Би бүр ингээд багасаа миний хамгийн хайртай хипхопыг муухай олгож байгаа хүн болгоныг би майлгүй нугасаа. Бүгднтэй л угаасаа шаалцсан амьдралчаа. Амьд байгаа бол шаалцдаг орооштой brothers. Шаалцдаг орооштой. Тэмцлээ. Шаалцдаг ороо өстэй амьдралчаа. Амьд байгаа хүмүүс шаалцдаг ороо байхгүй. Шаалц. Миний юмар оролдох юм бол миний хайртай юмар оролдох юм бол шаалц. Гой болгож чадахгүй байгаа. Муухай олгож байгаа. Хүн болгонтой би шаалц. Миний хипхопыг гой ойлгож байгаа хүмүүс байна. Гой ойлгож байгаа хүмүүс байна. За жишээлбэл Гинжин сар миний ам байна. Гинжин миний ам байна. Хипхопыг гой ойлгодог. Тэр лок миний дүү гэж. Лок миний дүү байна. Хипхопыг гой ойлгодог байна. Shout out to Тамир бол Монголын хипхопыг бас гадаадаас амар гоё ойлгож байгаа. I love him. Тамир бол Монголын хипхопыг амар гоё ойлгож байгаа. I love him. Хипхопыг гоё ойлгож байгаа хүмүүст бол би хайртай. Гүн сар байна. Миний бро гүн сар байна. Хипхопыг гоё ойлгож байгаа. Хипхопыг амар гоё ойлгож байгаа хүмүүст би айгүй дуртай. Өөр нэг гоё ойлгож байгаа алхам гэхээр. За тэр нэг та нарын комчээд байгаа тэр Rocket Bay тэр бол би өөрөө гэсэн л дээ. Гэхдээ яагаад гэвэл хипхопыг муухай болсон аахгүй. Монголын хипхопыг муухай болгоо. Хипхоп шүү дээ. Тэр чинь хипхоп шүү дээ. Хипхоп. Тэ суа оса. Ромео. Хипхоп гэж чинь.
За саяныхаас үзсэнчлэн Rapper Fly өөрийнхөө лайв дээр бас хэдэн хүмүүст дансаар мөнгө шилжүүлсэн юм шиг байгаа. Тэгээд үүний дараа хипхопыг гоё олгож байгаа, муухай олгож байгаа хүмүүсийг бол өөрийн бодлоор дүгнэж хэлж чинь тийм үү. Хипхопыг муухай олгож байгаа хүн дээр бол ганцхан үний нэрийг дурдсан тэр мэдээж Rocket Band болж таарсан. Гэхдээ мэдээж яг бодит амьдрал дээрээ ч үгүй юм уу те яг бодит аргументтэй зүйл дээрээ Rocket Band бол хизээч бол хипхопыг муухай болгоогүй гэж бодож байна. Мөн лайв дээр хэлж байгаа гол үгс нь бол те ерөнхийдөө шаалцъя, алалцъя. За нэг иймэрхүү хандлагатай бол байгаа. Маш олон дуунууд хийж гисэн байгаа. Төд удалгаас араас нь хипхоп дуунуудаа бол цацгаа амлсан. Тэгэхээр сонсогчдод бид нэр Rapper Flag 2025 оны дундурч үт юм уу те. Айлиск бол төд удалгаас түүний албан ёсны эргийн хэлтийг нь бас харах баха. Rapper Flag шаалцъя, алалцъя, жинхэнэ хипхоп гэх мэтчлэн яг ярьж байгаа шигээ чанартай уран бүтээл хийх нүггүй юу? Хэдүүлээ цаг хугацааг л харгуултлаа. Мөн үзэгч та Rapper Flag-ийн энэ лайв түүний албан ёсны энэ эргийн хэлтэд яг ямархуу сэтгэлдтэй байна вэ? Комент хэсэгт сэтгэлдээ бичүүлдээгээрэй. Өнөөдрийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Subscribe дараагүй бол манай сүгт subscribe дарж нэгдээрэй. Бичлэг таалагдсан бол лайк дараарай. Сакаут түрээштэй залуусаа.